Нэг юм бол би бүр үнэхээр хэлмээр санагдав. Энэ улс төрийн намын тухай хуулинд шашны нам байгуулах асуудлыг хэзээ ч оруулж болохгүй шүү гэдгийг захимаар байна. Яагаад гэвэл За та төрийн бодлого гэж ярьлаа. Тэгэхээр өнөө цагт Монголд бол олон шашин байгаа. Тэгэхээр одоо ирээдүйд манай Монголын төрийн бодлого нь бөө мөргөлтэй болон босор шашинтай ямар харьцаатай байвал хамгийн оновчтой таны бодлоор? тийм 1992 оны үндсэн хууль бодвол үнэхээр онцгой хууль. Яагаад гэвэл энд нөгөө шивдэх бишрэх хэрэгжүүлэг бол нээлттэй болгож өгсөн. Ямар ч төр байсан гарч ирсэн ямар засгийн газар төр байсан одоо иргэдийн аль нэг шашныг даван байдал өсгөж төрийн шашин болгох тэр замыг бол хаачлаа шүү дээ. Түүхэндээ одоо ингээд бид нар чинь ингээд 90 л бол нэг төрийн шашинтай бусдын жахан үсгсэн хаасан ийм явж ирсэн бол 92 оноос хойш л одоо ингээд анх удаага ингээд бүх иргэдийн одоо шүтг хөшрөхийг нээлттэй болгож хамгаалж хийж байгаа. Тэгээд үүнтэй холбоотойгоор шашны маш олон шинэ шашнууд орж ирсэн, урсгалууд орж ирсэн, за уламжлалт шашнууд сэргсэн, язгуурын шашин, Монгол гоос сэргчлээ тийм ээ. Тэгэхээр энэ асуудал цаашаа тэрхэх юм бэ? Өөрөөр хэлэх юм бол энэ 21-р зуунд энэ глобалчлж байгаа дэлхийн ертөнцид Монгол улс оршин тогтноход нь төр шашны харилцааны асуудал хэр нөлөөтэй вэ гэдгийг тодруулж ярих шаардлага гарч байна да. Тэгэхээр энэ дээр бол нэгдүгээрт биднэрт үндэсэн суур хамгаалт бол байж байна. Энэ Монгол улсын үндсэн хууль. Тэгэхээр энэ хуулиар бол аль ч шашныг бадуулах үндэс байхгүй болчихж байгаа. Тэгэхээр юу гэдгийг за энэ бөөнрийн ямыг одоо ингээд хаачиж гэдэг юм уу? Хэрэгслүүд болохгүй хаач. Энэ буддын шашинчээр нь ер нь буруу байсан юм хаач гэдэг тийм байж болохгүй шүү дээ. Хүний итгэл үнэмшил, иргэний итгэл үнэмшлийг хүндэх асуудал. Нөгөө заяамал эрхийг хүндэлж байгаа гэсэн үг дээ. Тэгээд энэтэй холбоотойгоор ирээдүйд бол хүссэн ч хүсээгүй ч бид нар олон шашинд Монгол гэдэг улс байна. Олон шашинд Монгол улс байхад ганцхан юм бид нар ерөөсөө анхаарах хэрэгтэй. Тэрэнд нь бас төр бодлогоор оролцох хэрэгтэй гэж би боддог. Тэр нь юу вэ гэвэл энэ иргэдийн одоо шашны боловсролын асуудал маш чухал. Нийт иргэд маань шашны тухай уснаа тийм зөв ойлголттой болох хэрэгтэй. Хоёрдугаарт шашны зүтгэлтнүүд одоо энэ лам ховрог бөө одоо өөр юу гэдгийг энэ бүхний маань өөрсдийнх нь хандлагыг бас зөв байх хэрэгтэй болчиход байгаа юм л да. Тэгэхгүй бол шашны зөрчил гарах магадлал өндөртэй. Яг тэр 13 дугаар зууны бидний өвөг дээдэс шиг дэлхийн ертөнцөөс 21-р зуунд ярьж байгаа хүсэж байгаа одоо нөгөө шашны инг тайванч үзэл санаа гэж өнөөдөр ярьж штэ. Гэтэл тэрийг 13 дугаар зуунд ажил хэрэг болгож байсан өвөг дээдсийнхаа тэр хэмжээнд бид нар сэтгэл ёстой өндөрлөгтөнд үлгэр жишээ болох ёстой гэж боддог. Үүний тулд бид нар яах вэ гэхээр өнөөдөр за би бөөгөөс нэглэе. Бөөнөр бол одоо яаж? Ерөөсөө бусдын шашныг зөвшөөрөхгүй би гэдэг үслийг асар өндөртэй. Өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөггүй бие биенээ. Тэгэл ерөөсөө би л байгаад байдаг. Би байдаг миний онгод хамгийн мундаг гэдэг. Одоо нэг хэсэг бол бараг тим тэнгэрийн дандаа л нэгдүгээр суудаг онгодууд төрөөд өссөн шүү дээ. Тэгэхээр энэ одоо харин тийм зүйл архаа байчихсан шиг байна. Тэгэхээр энэ бодвол яаж юм гэхээр нөгөө бусдын шашин болвол өөр болохоос биш буруу бишээ гэдэг тэр үслийг чинь өнгөрсөн нөгөө бөөмөргөл маань дарагдсан хэдэн зуун жил бид нар нөгөө хүлээн зөвшөөрдөг болсон. Бусдын одоо үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг болсон юм мартаад орхиод одоо бол ерөөсөө тэгэл минийх л зөв бусдынх буруу гэдэг ийм хандлагатай болчихж байгаа. Тэр нь бусад шашинд хандлагч бөөнөр хандлагч илэрч байна. Бөөнөр дотроо бие биендээ хандлагч илэрч байна. Буддын шашны одоо манай
дамнарч гэсэн энэ яг адилхан. Эн чинь бол яг одоо тэр юунаас эхэлж байгаа юм шүү дээ. 17 дугаар зууны үеэс эхлээд энэ судар сурвалж өчгөд бол яг энэ үзэл буруу үзэл бол орж ирдэг байхгүй. Буруу үзэл гэж би одоо өөрсдийнх нь үг хэрэгжилж байна. Яадгүй хөтэй зэрэг одоо тэр үчин ганцхан буддын шашин бөө Монгол бөө хоёр чил зэрэгсэд байж илээ шүү дээ. Тэгэнгүүт буруу үзэл гэж нэрлсэн. Бөө буруу үзэл. Буруу ном гэж нэрлсэн. Тэгэхээр нэг буруу номтой гэдэг чинь тэр байхгүй юу? Ингээд ирэнгүүт чинь наад буруу үзэл хэрэггүй шүү, буруу номтой хэрэггүй шүү гэдэг ингээд ялгуурлаад байдаг. Хамтлан. Төрийн цаазаар бас шахаад байдаг. Ингэж яагаад энэ чинь байхгүй болгож байгаа шүү дээ. Тэр нь бүр яг уламжлаад суугаад одоо ерөөс ингээд бүр магц усанд нь шингэц одоо манай лам нарын бат. Та энэ номыг сонирх уу гэдэг асуух чинь ямар ном юм бөөгнө хэрэггүй гэдэг хург хүн байна. Бүр одоо өстө хөхгүй ингээд цээрлээд бүр эрхий одоо бүр винар зааж байгаа хүнтэй ч бид харж л байсан. Тэгэхээр энэ үсэн ядалт ерөөсөө байж болно. Гүн ч одоо сургаал номлол нь өөрөө буддын шашны язгуур нь бол энэ чинь сайн сайхны л шүү дээ. Хүний сайн сайхны л. Харвагийн орчлон харвагийн бүх юмны сайн сайхны л. Аль шашных шүү. Ганц буддын шашин ч биш. Бөөдөөч тийм л байна. Бус шашны сургаал номлол тэр л байна. Явцын дунд бол яг тэр нөгөө фанат тууд гэж гардаг шүү дээ. Фанатууд бол оолчод энэ чинь байж. Явц суруулаад манайхал төгсдөг бол манайхал агуу байх юм шиг та. Эдгээр бусд нь юу ч биш гэдэг иймэр очдөг. Тэгэхээр энэ фанатизмд манайх нийгмээр авчдаг. Бусдыгаа бүтээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Бусдын шашны сургаал номлол зан үйлийг бол зүгээр л орчхон нэг хэлбэр гэж хүлээж авч 50 амгалан ханддаг баймаар. Энэ юмыг хийхгүй бол одоо харахад бол өнөөдөр христүүд нь өөрийнхөө сургаал шашны сургаал номлолыг түгээх биш. Бусдыгаа муулж одоо өөрсдөө сайн материал өгөх гэж явж байна. За бурхны шашин мөн ялгаа байхгүй гэж байна. Бөөнөр нь бас тэгж ингээд бүх шашин ингээд яач гарч ямар утга вэ? Нөгөө Монгол хүний саруу ухаан гэдэг хаана? Нөгөө 13 дугаар зууны үеийн бидний сэтгэжсэн тэр айхтар томоор харж исэн тэр ухаан хаана? Тийм учраас бид нар бол одоо энэ олон шашинт Монголын ирээдүй одоо Монгол улс амар амгалан бай гэвэл хоорондоо хэрүүл уруудгүй бай гэвэл тийм ээ ерөөсөө л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөхгүй хэмжээнд асуудал хурцдсан шашны асуудал хурцдах юм бол тэрийг эвээр зохицуулдаг тийм механизмыг бий болгох хэрэгтэй гэж боддог. Жишээлбэл ухаантай ард юм яаж хийж байна? Солонгосын жишээ биш үү? Тийм ээ солонгосууд одоо дийлэнх нь христийн шашинтай. Тэгэхдээ энэ шашин бол бас л хожоо орж ирсэн. Дэлхийн 2 дугаар дайны дараа одоо солонгосууд ч уламжлалт нас тодорхой хэмжээнд бас ангиж ирсэн улсууд дээ. Тэгэхдээ тэрэн дээр юу болсон бэ гэхээр одоо яг л одоо манайхаар ингээд нэг цагаан самстаа зангата нэг үргэлж өрцөн хоёроо шашны номлогчд яваад иргэдэг нэг хэсэг бохолдог байлаа шүү дээ. Та одоо манай шашинд ороо гэдэг христийн номлогчд. Яг тэрэн шиг бөөн хүмүүс одоо солонгост, өмнөд солонгост бий болсон. Солонгосч нэг хоёр хуваагаад хойдолт нь Оросууд, уртталт нь Америкууд нөлөөгдөх татсан шүү дээ. Тэгээ уртталт нь бол одоо хойдол нь бол ойлгомжтой. Угаасаа бүх шашныг ороо хийсэн байгаа шүү дээ. Коммунизм. Тэгэд өмнөд солонгост бол яг тэд нэр гарч ирээд тэгэнгүүт солонгосууд бас их тийм түргэн авиртай хүмүүс учраас хэмх холбоод нэг одоо чинь биш газар болгочихгүй. Тэгээ алга болчихсон. Алга болчиход байж исэн чинь тэр үед цэцэрлэгт явж ирсэн хүүхдүүд нь нас үед хүрээд ирэх үедээ аав ээжтэй заавчлаараа би одоо христийн шашинтаа гэд энэ үе хоорондын асар том асуудал үүсдэг юм байна зү. Тийм ээ. Тэгэхэд одоо байдал бол тодорхой гэдгийг одоо эрүүл ухаанаар ойлгосон учраас солонгосын ахмад үе залуу үе хоёр хоорондоо ямар шийдвэр төрсөн бэ гэхээр өөрөөрийнхөө шүтдэг шашныг шүтээд явъя. Энээс болж одоо харалдаж болохгүй, үндэстэн харалж болохгүй.
яалтгүй тэр эцэг өвгдийн сүнсийг аргадаг, баярлуулдаг тэр тайлга тахлаган дээр бол одоо тэр яг эртний ёсороо зан үйлийг хийцгээж солонгос хүний явна гэдэг шийдэлд хүрээд тэгээд өнөөдөр хинхэн одоо дуртаач шашнаас шүтэл явж штэ. Тэгэхээр манад болохтойгоо зэрэг ингээл бүр одоо юу гэдгийг бөөнөрч байна, ламнарч байна. Бүр жалга давны хүртэл одоо баг улс төрийн нам шиг тийм байдал өсөж чаддаг штэ. Жишээ нь тийм байгаа үстэй. Одоо ингээл баг одоо аймаг сумараач талцаж ээж магадгүй багш шаваарч талцах шинжтэй иймэрхүү байдлууд өсөж байгаа. Тэгээд төр шашны харилцааны асуудал бол үнэхээр төрийн бодол бас маш их хамаарна. Зөвхөн өнөөдөр их шиг манайхан нэг юм учраа олохгүй бүжгэнж байгаа энэ байдал удаан үргэлжлээд яах юм бол бас хэцүү. За нэг юм бол би бүр үнэхээр хэлмээр санагдав. Энэ улс төрийн намын тухай хуулинд шашны нам байгуулах асуудлыг хэзээ ч оруулж болохгүй шүү гэдэг захимараад. Яагаад гэвэл тийм оролдлого гарч ирсэн. Манай түүхэнд биш шүү дээ. Жилийн өмнө. Шашны нам байгуулах юм бол Монгол ёстой дампуур. Боддоо одоо тодорсон хэдэн хутга төвлөгөөрнүүдийн дагж байгаа юм чинь бүгд нэг нам болчихвол яах юм. Нөгөө бурхны шашныхаа дотоод юм нэгдэлт. Хохиролт. Дээрэс нь Монгол үндэсний Монгол улсын өв нэгдэл аюулгүй байдал тохиролтой. Тэрийн шиг одоо христийн ардчилсан нам гэдэг юм. Христийн тим нам гэдэг. Дээр нь одоо бөөгийн тим нам, ийм нам гэдэг. Ингээд явчих юм бол маш аюултай асуудал гарна. Яг гэвэл энэний санхүүгийн их усрууд нь харилцсан гэдэг байхгүй юу? Би түрүүн хэлж байлаа шүү дээ. Тэр яг түүхийн жишээ ярих гэж байна. Буддын шашныг Монголын ард түмний дунд түгээх тэр үйл явцад одоо юуны Алтан хааны үеэс эхлээд эхний үед ингээд юу гэдэг байсан гэдэг тийм ээ хүмүүст ингээд за одоо ингээд нэг хоёр шат бурхны номноос тогтоочих юм бол гээд уншуулад аадагтаасан байна гэдэг ингээд алт мөнгө бүр хэмжээтэй төрчин ингээд жоохон өглөхнөөс өгдөг ингээд хүмүүс эдийн засгийн аргаар уншуулж байгаад ингээд өөрлөгөө татсан тийм төгтэй шүү дээ. Тэгэхээр тэр мөнгө ханаас гарч ирсэн. Тэр мөнгө нэгдүгürt нөгөө сүсгтнүүдийн өргөл байсан, хоёрдугаар төрийн дэмжлэг гэдэг чинь төрөөс гарч ирсэн. Дээрэс нь одоо тэр төвд бол өөрийн нөлөөгөө бас энэ Монгол тогтоохын тулд бас мөнгө урсгаж ирсэн. Тэгэхээр энэ мөнгө чинь шашны нам байгуулах юм бол гаднаас мөнгө урсаад ирдэг байхгүй. Зарим нам руу. Тэгээд замыг алдуулна шүү дээ. Зарим нь бол мөнгөгүй хичнээн үндэсний хүсэл одоо их орон уламжлал соёл ярьдаач гэсэн мөнгө байхгүй. Тэрийг байхгүй болгох үндэсний дархлааг устгах сонирхолтой хэсэг нь бол мөнгө сутгачдаг. Ийм аюултай учраас тэр шашны нам гэдэг юм бол ер нь улс төрийн намын тухай хуулинд битгий оруулсан гэж би боддог. Тэрнээс биш одоо юу гэдгийг зүгээр одоо яг Монгол улсынхаа төлөө сайн сайхны төлөө гэсэн нэг тийм үнэхээр одоо юу гэдгийг одоо энэ язгуур соёлоо сэргээхийн төлөө гэсэн нам байж болно л доо. Гэхдээ тэр нь яг шашин сүртэй байх юм бол тэгэл. Тэгэхээр олон шашинт Монголын ирээдүй гэдэг асуудал шүү дээ. Төрийн их нарийн бодлого, ухаалаг бодлого хэрэгтэй гэсэн. Бидэнд их том боломж өгдөг. Монгол бөөгийн ертөнцийг үзэх гэдэг түрүүн бид хоёрын ярьсан тэр үзэл чинь өнөөдөр үнд орох цаг ирж байна. Энэ чинь экологи зүйнээс асна тийм үү? Байгаль хамгаалах тэр талдаа ямар айхтар цагсэрсэн үзэл санаатай байсан бэлээ гэдгийг бүгд мэднэ. Тэгээд тэр нөгөө хүн байгаль одоо сансар өгдөгөө энэ бүх юм чинь харилцсан хамааралтай. Аль нэгнийх нь жам зүйл зөксийг алдуулах юм бол бусдаа сөргөөр нөлөөлж идэг гэдэг тэр үзэл бол одоо нөгөө энэ байгаль дэлхийг хамгаалах энэ экологийн тэнцвэр байдлыг хадгалах энэ тал руу маш чухал нөлөөтэй үзэл. Нөгөө нэг юм нь бол одоо инх 50 эв найрамд гэж одоо хүн төрөлхтөн дээрээс түүхэнд нь бий болгож чадаагүй өргөлж хүсдэг нэг үндсүүд байна шүү дээ. Энийг бий болгоход бол хамгийн боломжтой үзэл санаа бол тэр
тэнгэр үзэд байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл бүх шашныг төрийн бодлогоор ялгаргүй болгоё гэдэг. Тийм ээ. Тэгэд бүгдээрээ нэг сайн хуулийн дор амар амгалан амьдрья. Эрхчлөөтэй амьдрья. Төр аюулгүй байдлыг хангая гэдэг. Энд үзсэн начин одоо тэр Пакс Монгол гэх бий болгож. Үр шимийн өөр үндэснүүд хүртсэн болохоос биш. Тэрийг бий болгосон хүмүүс нь монголчууд байгаа шүү дээ. Тийм. Ганцхан их хааны өвсөд хоорондоо модалцал эд уйлаг эрх мэдэлтэй зөвлөлтөд тэмцэлтэй утраа усаа хүрнээс адраагаар тэгэл утарсан ч гэсэн тэр бол 200 жил бас дэлхийд оршин тогтносон Пакс Монгол гэх. Тэгэхээр энийг би зүгээр юу гэдгийг бөөгийн үзэл гэдэг нэрийн дор биш. Тэрээс энэ үндсэн үзэл санаа бол хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхан амар амгалангийн төлөө байж болох мөн хамгийн зөв шийдэл бол 13 дугаар зуунд гаргацсан бидний тэр шийдэл байсан юм биш үү гэдэг утгаараа бол одоо энэ тэнгэр үсгийн энэ үзэл санаа бол өнөөдөр 21 дугаар зуунд хүн төрөлхтөнд үнцэнтэй юм аа гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ тэгэд мэдээж одоо юу гэдгийг олон газрын олон ухаан нэгж байгаа. Ингээд дэлхийд дээр одоо байж байгаа 8 тэрбум хүн чинь аятай хөтөөх амьдарч байгаа. Тийм л амгалан таван байх, дайн байлдаангүй байх. Тэр юмыг бол бий болгоход одоо яалтгүй одоо Монгол буугийн одоо эртний монголчуудын ертөнцийг үзэл чухлаалгасан ийм бодолтой байдгийн. Тэгээд энэ нь бас Монгол төрийн бодлого тусгалаа болоосоо, бүс нутгийн бодлого тусгалаа болоосоо тэгээд дэлхийн шашин хоорондын инг тайван харилцаанд бас ингээд Монгол буугийн үүсдэг үүрэг нь өндөр багасаа л гэж